Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүс хийхүр Ука төмрийн хамт подкастыг та сонсож байна. Өнөөдрийнхөө энэ дугаараар яаж шин санаагаа орхихгүй гүйцэлдүүлэх тухай ярих хүсэлтэй байна. Хүс хийхүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Бид бүгдэд ямар нэгэн шин санаанууд байнга төрж байдаг. Харин энэ шин санаагаа хэрэгжүүлэх дээрээ тулахад жаахан асуудалтай тулгардаг. Яг тэгвэл санаагаа бодит болгоход тийм амархан байдаггүй, мэдээж бэрхшээлтэй тулгарна. Тийм ч учраас энэ асуудал бэрхшээлээсээ болоод шин санаагаа хэрэгжүүлэхгүй орхигдуулдаг тохиолдлууд зөндөө гардаг. Надад ч гэсэн энэ байдал их тохиолдож байсан. Нэг жишээ гэхэд хүс хийхүр академи бий болгох гээд бараг худалчгонд 3 жил бодсон гэсэн үг. Яг хийх гэхээр нэг л юм болж өгөхгүй тийм ээ, хий димээ худлаа яриад 3 жил болсон байсан. Нэг сөхөө аваад хийх гэхээр баахан шин санаанууд араасаа орж ирдэг байсан. Подкаст хиймээр ч юм шиг, вебинар хиймээр ч юм шиг, ном бичмээр ч юм шиг тийм ээ, шинээр вебсайт хиймээр ч юм шиг, нэрээ солимоор ч юм шиг санагдаад цааш нь өөр юм руу ороод үндсэн санаагаа хийхгүй алга болдог байсан. Гол санаагаа хэрэгжүүлэхийн оронд гол санаагаа тойруулаад янз бүрийн юм сэтэж байсныг би хожим анзаарсан л да. Яагаад ингэж байсан бэ гэвэл нөгөө миний айдас надаас төрүүлээд яриад хийхгүй байсныг ойлгосон. Хийх гэхээр бэлэн биш байна, хангалттай биш байна, босод юу гэх бол гэдэг айдсууд гарч ирнэ, надад томцсон ажил байна гэдгийг өөртөө хэлнэ, би чадахгүй байна, би мэдэхгүй байна гэх мэтийг өөртөө үргэлж хэлж тэр санаагаа бүр нөгөө шин үндсэн гол санаагаа булж дарагдуулж байсан. Ингэж болох тусам тийм ээ, цаг хугацаа өнгөрч бүр сүүл рүүгээ энэ санаа маань худлаа өлөг домог шиг болоод бүр дарагдаж байсныг хараад би өөрөөсөө ичих шиг, уурч хүрэх шиг болж байсан. Тэгээд энэ нөгөө айцсаа өөрөөсөө нууж тийм ээ, хүлээн зөвшөөрөхгүй байдаг учраас тэрийгэ дарагдуулахын тулд худлаа санаанууд сэтэж гарч ирж нөгөө үндсэн санаануугаа орхигдуулж байсныг би сүүлд анзаарсан л та. Энэ байдал удаан үргэлжлэхээр яадаг вэ гэвэл хүн санаагаар унана, санаа алдна, өөрийгөө голно. Ер нь бол их онцгүй тийм мэдрэмж төрдөг байсан. Хэрвээ та над шиг энэ шин санаагаа гүйцэлдүүлэхгүй орхигдуулж байсан бол энэ байдлыг сайн мэдэрч байгаа байхаа гэж би бодож байна. Нэгсэндээ нэг санаа төрн түүнийгээ хийх гэхээр бас нэг санаа төрн, түүнийгээ хийх гэхээр бас нэг санаа төрн, ингэсээр байгаад нэг санаанаас нөгөө санааны хооронд үсэрсээр байгаад эргээд эхний санаан дээр очдөг байсан л та. Тэгээд дахиад хийх гэхээр дахиад шин санаа төрн, нэг иймэрхүү тойрогонд орсон байдаг. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл бидэнд төрсөн тухайн шин санаа буюу бидний хийх гээд байдаг юм ерөөсөө нэг л зүйл байдаг. Гэвч түүнийгээ хийхгүй хид димэн нөгөө төр гол санаагаа тойруулаад өөр шин санаа төрөөд байгаа юм шиг боловч яг үндэ явсаар байгаад нөгөө үндсэн санаан дээр очдөг л доо. Тэгээд нөгөө үндсэн санаагаа хийхгүй тулд нөгөө ондоо шинэ юмнуудыг сэтэж гаргаж ирж янз бүрийн шин санаанууд гардна. Өнгө нь өөрчлөгдөн, амт нь өөрчлөгдөн. Яг өнөө хийх гээд байгаа гол юм нь бол үргэлж нэг хэвээрээ байдгийг би хамгийн сүүлд ойлгосон. Тийм ч учраас нөгөө үндсэн гол санаагаа шууд барьж авч хийж эхэлсэн л те. Тэгэхээр та өөр дээрээ бодоод үзээрэй, хэр их шин санаанууд танд төрдөг вэ? Тэр санаануудаа нэгтгэж үзээд тийм ээ, бүгдээр ингээ нэгтгэж үзээд тэр цаад хийх гээд байгаа зүйл нь тийм ээ, явсаар байгаад нэг зүйл дээр очиж байна уу гэдгийг бодоод үзээрэй. Бүх зүйл шин санаанаас эхэлдэг. Бидний нүдэнд харагдаж байгаа бүх бизнес, бүх бүтээгдэхүүн, бүх зүйл шин санаанаас эхэлдэг. Хэн нэгэнд шин санаа төрөө түүнийгээ бодит болгосон учраас бид түүнийг нь өнөөдөр харж байгаа. Хэрвээ тэр санаагаа бодит болгоогүй бол бид өнөөдөр харахгүй л байх байсан тийм ээ. Тэгэхээр тэр бидний харж байгаа нүдэнд харагдаж байгаа бүхэл зүйл хэрэгтэй зүйлүүд байдаг шүү дээ тийм ээ. Хөөх энэ чи юм гой бүтээгдэхүүн байна, тэнд шинэ юм гарсан байна гэл тийм ээ. Тэгэхээр танд төрж байгаа шин санаанууд бас л маш чухал санаанууд байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм ч учраас та түүнийг бодит болгох хэрэгтэй. Асуудалтай учрах уу гэвэл мэдээж учир нь
болгох тэр хугацаанд тийм ээ асуудал бэрхшээлтэй бид байнга учрна. Гэсэн хэдий ч бодол санаагаа яаж ийж байгаад бодит болгохыг хичээгээрэй. Танд хинч саад болохгүй саад болж байгаа ганц хүн бол зөвхөн та өөрөө байгаа. Тийм учраас та өөртөөгөө ажиллаж сурах хэрэгтэй байдаг. Тиймээс өнөөдрийнхөө энэ дугаараар би өөртөөгөө ажиллах 5 зүйлийг оруулж байна. Яаж шин санаагаа орхихгүй гүйцэлдүүлэх вэ? 5 зөвлөмж. За тэгэхээр эхнийх нь юу вэ гэвэл та юунаас болоод шин санаагаа хийхгүй орхигдуулсан бэ гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр яаж олж мэдэх вэ гэвэл яагаад чадахгүй байна вэ гэдэг асуултанд өөрийнхөө мэдэж байгаа бүхнээ цаасан дээр бичих. Ингэж бичснээр та яагаад орхисноо мэдэх болно. Мэдснээр бид түүнийхээ дагуу арга хэмжээ авч эхэлдэг гэдгийг мэдхэн зүйтэй. Тийм учраас хамгийн түрүүнд яагаад орхигдуулсан бэ гэдэг тэр үндсийг нь олж мэдэхин тулд бид цаас харандаа аваад амжилтын дэвтрээ эсвэл нээж байгаад амжилтын дэвтэр байхгүй бол ер нь амжилтын дэвтэр нээхэд илүүдэхгүй бүх тийм ээ асуудал бэрхшээлд асуудлаа тодорхой болгохын тулд бид тархинд байгаа бүх зүйлээ цаасан дээр буулгаж бичснээр илүү нөгөө асуудлаа шийдвэрлэх тэр аргыг мэдэж авдаг учраас нэгсэндээ цаасан дээр боцсноор бид бүгдийг харах боломжтой байдаг учраас цаасан дээр бичих нь маш чухал байдаг юм шүү. Тийм болохоор амжилтын дэвтэр гаргаж байгаад бүгдийг бичих нь эхний арга байгаа юм аа. Ингээ хоёр дахь нь юу вэ гэвэл та өөрийгөө дэмжих тийм ээ өөрийгөө дэмжих амжилтын тайрн өдөр болгон үрж байна уу? Эсвэл өөрийгөө дэмжихгүй өөрийнхөө эсрэг тийм сөрөг зүйлүүдийг амны уншлагаа болгоод яваад байна уу гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээлбэл амжилтын тайрн уншснаар тийм ээ өдөр болгон амжилтын тайрн уншснаар бид оюун бодлоо тэр амжилтынхаа тайрны дагуу бид програмчлалдаг. Жишээлбэл би чадна тийм ээ би хийж бүтээн би чадна гэдэг амжилтын тайрныг өдөр болгон уншаад байх юм бол бид дараагийн удаа ямар нэгэн юм хийх тохиолдолд чадахгүй байсан ч гэсэн бидний нөгөө програмчлагдсан би чадна би бүтээн гэдэг бодол маань төрүүлж давмгаалж гарч ирээд бид ямар нэгэн байдлаар тэр хийж чадах бүх арга барилыг хайж олох болно. Тэгэхгүй бид нар тийм ээ чадах байсан мөртлөө би чадахгүй юм шиг байна өө энэ бүтэхгүй юм шиг байна гэдгийг өдөр болгон хэлээд байгаа бол тэр маань бидний амны уншлага болно шүү дээ. Тэр нь маань амны уншлага болоод тэрийг олон дахин давтаад уншаад эхлэх юм бол бидний оюун бодол яг тэр уншлагын дагуу програмчлагдана. Тэгээ дараагийн удаа ямар нэг юм хийх гэхээр хичнээн чадах байсан ч гэсэн нөгөө бүтэхгүй байхаа болохгүй байхаа чадахгүй байхаа гэдэг тэр бодол маань давмгаалж гарч ирж төрмгийлж гарч ирсэн учраас бид хийх гэж байсан юмаа хийхээ орхигдуулдаг юм шүү. Тийм учраас та оюун ухаанаа өнөөдөр яг яаж програмчилж байна вэ гэдэг нь маш чухал. Өөрийгөө дэмжсэн амжилтын таринаар програмчилж байна уу? Эсвэл та өөрийнхөө эсрэг сөрөг үгнүүдэд амны уншлагаа болгосон тийм сөрөг үгнүүдээр та оюун ухаанаа програмчилж байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Яаж анхаарлаа төвлөрүүлэх вэ гэвэл ямар нэгэн санаа төрөө түүнийг хэрэгжүүлэх гэхэд хамгийн түрүүнд таны тархинд орж ирсэн тэр бодол дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэр бодол чи хэрвээ эерэг бол түүнийгээ дэмжээрэй. Хэрвээ сөрөг бол тэрийг эерэг болгон бичээд тэрийг амжилтын тарин болгож бичээд өөртөө өдөр болгон хэлж өөрийгөө зөвөөр амжилтын дагуу тийм ээ амжилтынхаа төлөө оюун бодлоо програмчлах нь маш чухал юм шүү. Альва зүйлийг хийж эхэлж бэж тэр хийж байгаа зүйл маань хийж чадчихмаар хийчихмээр боломжтой санагдаж эхэлдэг. Хэрвээ хийж эхлүүлээгүй тохиолдолд яах вэ гэвэл үргэлж болж бүтгэхэргүй боломжгүй сааттай мэт санагддаг учраас ямар нэгэн зүйлийг хийж эхлэх нь хамгийн чухал байдаг юм шүү гэдгийг би бас давхар сануулж байгаадаа маш их баяртай байна. За ингээ 3 дугаарт юу вэ гэвэл та одоо ингээд бодоод үз. Хэрвээ та бодол санаагаа бодит болгохгүйгээр хөгшрөөд 100 нас хүрлээ гэж бодоход тэр үед танд юу гэж бодогдох вэ? Тэгээд та өөрийнхөө залуу насыг бодоод өөрийнхөө залуу наст зөвлөгөө өгөхөөр бол юу гэж зөвлөх вэ? Яг тэр зөвлөгөөгөө өнөөдөр өөртөө өгөөрэй. Хэрвээ та хийх гэснийгээ бүгдийг хийчихсэн, хэрэгжүүлчихсэн, мөрөөдлөө биелүүлчихсэн тохиолдолд тийм ээ. Тэгээд та 100 настай болчихсон байлаа гэж бодоход та эргээд тэр мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа, шин санаагаа хэрэгжүүлж чадахгүй байгаа тэр олон залуучууд тэр хүмүүст та юу гэж хэлэх вэ? Тэр зөвлөгөөгөө та өнөөдөр өөртөө өгөөрэй. Бид бүгд энэ дэлхийд ямар нэгэн юмыг хийж бүтээхэр төрсөн гэдэгт би итгэдэг. Зүгээр урсгалаараа явахын тулд энэ дэлхийд төрөөгүй.
Танд сайхан санаа байж л байгаа, хүн бүрт хийж бүтээх сайхан санаа байгаа. Зарим нэг маань хийж бүтээсээр байгаа өнөөдөр хүртэл. Зарим нэг маань ойр зүрийн ажилдаа автаад, эсвэл хийхээс айгаад, эсвэл зориг дутаад, эсвэл өөртөө ямар нэгэн зүйлийг хэлж өөрийгөө зогсоож байж болох юм. Хэрвээ тийм бол өнөөдрийн энэ подкаст, өнөөдрийн энэ дугаар танд жоохон ч гэсэн урам зориг өгж, хүч нэмж байгаа байхаа гэж би бодож байна. За ингээд дөрөвдүгээрт өөрийгөө үргэлж өндөр өстэй тэр шувууны нүдээр үе харж байх хэрэгтэй гэж би боддог. Ингэж харснаар та өнөөдөр хаана байна вэ? Одоогоос 10 жилийн дараа хаана хүрэх вэ? Альва юмыг жижиг хүрээнд биш, бүр том хүрээнд харж чадах болно. Хэрвээ бид энэ доор байгаад байгаа бол зөвхөн урд байгаа юм харна, гард байгаа юм харна, хажууд талд байгаа энэ ойр зургийн юмнуудаа л харна шүү дээ, тийм ээ. Хэрвээ бид өөрсдөө дээрээс харах юм бол бидний тэр харах хүрээн илүү өргөн хүрээнд харах боломжтой болох учраас бид юмыг арай ондоо үнцгээс харж сэтгэж боддог болж сурна гэсэн үг. Бидний өнөөдрийн энэ зуралдад байгаа ар сархан зүйлүүд үнэндээ бидний мөрөөдөлтэй харьцуулахын аргагүй тийм жижиг зүйлүүд гэдгийг мэдэх болно. Бид нэг л удаан амьдрын энэ амьдрах хугацаагаар ар сархан зүйлтэй зуралдаад өнгөрөөнө гэдэг миний хувьд бол утгагүй санагдаж байна. Тиймээс сайхан хийх гэсэн юм а хийгээд, хуваалцах гэсэн юм а хуваалцаад, чадах бүхнээ сураад сайхан амьдрах нь хүн болж төрснийг авъя гэж би бодож байна. Хэрвээ үгүй бол бид яах гэж төрсөн, чадна гэдэгтээ өөртөө итгэхгүй юм бол өөр хинд ч итгэхийн, өнөөдөр хийхгүй юм бол өөр хизээч хийхийн, тийм ээ. Би бол тэгжил бодож байна. Та надтай бас санал нэг байгаа байхаа гэж би бодож байна. Тэгээд магадгүй та одоо сайхан залуу байж болох юм, магадгүй танд хангалттай хугацаа байгаа мэд санагдаж байж болох юм. Гэхдээ цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Бид мөнх биш, өнөөдөр сайхан байж байхад маргааш юу болохыг бид мэдэхгүй. Тиймээс өнөөдөр хийх ёстойгоо хамгийн сайнаар хийж, өнөөдөр чадах бүхнээ хийж, хамгийн сайнаар амьдрах нь зүйтэй гэж би бодож байна л та. За ингээд эцэст нь юу оруулж байна вэ гэвэл хамгийн сайнаар хийхдээ тийм ээ бүхнээ зориулах хэрэгтэй. Тэгээд энэ бүхнээ зориулах болно гэдэг тэр шийдвэрээ өөртөө гаргах нь зүйтэй гэж бодож байна. Энэ хийж байгаа юмыг чинь тийм ээ танаас өөр хинч тань шиг хийж чадахгүй учраас та хийж байгаа гэдгээ мэдхэн зүйтэй гэж бодож байна. Заримдаа бид нар хүний өмнөөс ингэж боддог штэ тийм ээ. Хэрвээ би байсан бол ингэх байсан, тэгэх байсан. Энэ тэхгүй яасан болоо, ингэхгүй яасан болоо гэж бид өмнөөс нь боддог тохиолдлууд зөндөө гардаг штэ тийм. Яагад гэвэл хүн бүр адилгүй. Таны бодож байгаа, харж байгаа үнцгийг танаас өөр хинч тэгж харахгүй шүү дээ. Түүнийг чинь бас тэр үнцгөр харчих юмсан, мэдэрчих юмсан гэсэн хүсэлтэй хүмүүс бас олон байгаа гэж би боддог. Тиймээс зөвхөн таал түүнийгээ бодож харж байгаа шиг хийж чадна. Тийм болохоор та онцгой. Тийм болохоор таны хийж байгаа зүйл бас онцгой байх болно. Таны хийх зүйл бусад хүмүүсээс илүү онцгой байх болно. Хамгийн гол нь тэр хийх боломжийг та өөртөө өгөх хэрэгтэй. Мэдээж бид хүн л юм чинь алдна, он, бууж өгнө, ядарна, залхна. Гэхдээ яадгийн ядраал биз, унаал биз, чадаагүй л биз, ахиад л үзэх хэрэгтэй, чадтлаа дахин давтаад үзэх хэрэгтэй гэж би боддог л доо. Огт оролдож үзэхгүйгээр амьдралаа дуусгаснаас эцсээ хүртэл зүтгэж байгаад амьдралаа дуусгуул арай илүү юм шиг надад санагдаж байна л. Тэгэхээр та хэр их юмны ард гарна, хийж бүтээж юмны ард гарна, тэр хэмжээгээрээ танд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байхгүй байх болно гэдгийг би өнөөдрийнхөө энэ дугаараар сануулж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ингээд эцэст нь хэлэхэд яадагч байсан шин санаагаа дор нь хэрэгжүүлж мөрөөдлийнхээ араас явахыг хичээгээрэй. Үгүй бол бид үргэлж сэтгэл дундуур амьдрах болно. Би энэ сэдвээр ярих дуртай байдаг. Яагаад гэвэл бид бүгдэд мөрөөдөл бий, зорилго бий, шин санаанууд байнга төрж байдаг тийм ээ. Гэвч их олон хүн эхэлж чаддаггүй, эхэлсэн бол өргөжлүүлж чаддаггүй. Тийм болохоор чадах чинээгээр олон талаас нь би ярихыг хичээдэг, ойлгуулахыг хичээдэг. Хэрвээ та өөрийнхөө туршлагаас надтай болон уншигчтай хуваалцахыг хүсэж байгаа бол та над руу дуртай үедээ бичээрэй гэж бодож байна. Таны туршлагыг сонсох хүсэлтэй, таны зөвлөмжийг сонсох хүсэлтэй хүмүүс манай уншигчдаас, сонсогчдоос зөндөө байгаа гэж бодож байна. Тийм учраас та info@ukatömөр.com руу имэйл бичиж болно. Эсвэл ukatömөр.com руу ороод меню хэсэгт MB
BBA миний буцалж буй амьдрал гэдэг булан байгаа. Тэрэн дээр дараад та өөрийнхөө туршлагаас хуваалцах, зөвлөмж байгаа бол өгч өөрийнхөө тэр буцалж буй амьдралаасаа хуваалцах юм бол би их баяртай байх болно. Тэгээд дараагийнхаа дугаар дээр таны тэр буцалж буй амьдралыг чинь бас сонсогчдтойгоо хуваалцах хүсэлтэй байна. Тэгэхээр танд өнөөдрийн дугаар маань багч гэсэн урам зориг хайрлж чадсан байх гэж бодож байна. Хэрвээ тийм бол миний дараагийн дугаарыг хүлээж авахын тулд подкастад бүртгэх дээрээ subscribe хийгээрэй. Блог дээр ороод бас subscribe хийж болно. Email листэнд бас subscribe хийж болно. YouTube бичлэг дээр subscribe хийж болно. Мөн хэрэг болох хүмүүс цааш нь дамжуулах юм бол би маш их баярлах болно. Дараагийн дугаар хүртэл баяртай. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.